Яасан байцгаана уу? Сайн явж ирцгээв үү? Нилийн хүнд цаад бэрхшээлтэй замыг туулж ирв цуглаанд руу. Гайгүй юу? Ер нь тэгээд нэг гэртээ харих зам хамгийн сайхан зам байдаг гэдэг шиг тий. Цуглаанд ирэх зам бол ер нь их сайхан зам байдгийн болов уу гэж бодож байгаа. Гэхдээ бас тийм амар биш. Наашаа ирэх гэж нэлээд юм болдог. Нэлээд асуудал, нэлээд цаад бэрхшээл, нэлээд хүнд хэцүү явдлууд тулгарч ээж арай ч юм ярьдаг юм болов уу гэж тий. Тэгээ ирээл ингээл суухсан чи ард урдаас чин хүмүүс уцтаал, дуудаал, тэр нэг гिचлээ, энд гिचлээ гэж янз янз олоолоо шүү дээ тий. Тэгэхээр хэдүүлээ сайхан санаа амар нэг ус уцсан хааж нэг 2 цаг. 2 цаг сайхан уцсан хаачихсан. Ер нь л хүмүүс ирж байгаа дуудлагын бараг 70-80% шахуу хэрэггүй тийм дуудлага байдаг гэж нэг тийм судалгаа байт юм байлээ. Ямар ч хэрэггүй шахуу дуудлага байдаг гэж. Ер нь нэг бид нар нэг заримдаа өөрснөө уцаа авахгүй бол нэг дэлхийс мөхөд байгаа юм шиг санагдаал нэг амар ингээл бодлогддог тий. Манай аав бас тэгдэг юм. Нэг уцтай. Тэгээ айл уцаа ингээл миний уц тэглээ энэ гэлээ гэлээ хөөрхий тэр нь л залгадаг ч юм байхгүй. Тэгээл залгахгүй болохоор өө эн чи миний уц зүгээр нэ очиод нэг хараад хаа гэлдэг. Би хай нэг өдөр очиж залгаж уцсыг нь уц руу залгаж өөрийг нь баярлуулдаг. Тэгээд тийм. Тэгээ ер нь уцаа бүгдээ хаачаарай. За хаач. Одоо хаач. Дууг нь бүр байхгүй болгоч. Ойлгосноо. Мэдхгүй бол хажуудлынхаа хүнээс нэрлэхгүй эний дууг нэг дараатахаа гэд сайхан хэлж хагаад тэгээд сайхан дууг нь байхгүй болгоч. За тэгээд өнгөрсөн 2 өдөр Биелийн цуглааны ахлагчны бас семинар амжилттай зохион байгуулж бид нар дагалдуулах талаар бас хамтдаа сайхан суралцлаа. Тэгээд эзний хүмүүсийг хэрхэн дагуулах хэрэгтэй гэдэг талаар бас эзний дотор сайхан тийм ивэлтэй сайхан цаг байлаа. Ирэх 5 дахь өдөр Биелийн цуглааны бүх итгэгчдийн бас намрын ээлж семинар болно. Энэ бүх итгэгчдийн ээлж семинараар бид нар бас Христийн дотор өөрснөө хэрхэн дагах уу, бусдыг хэрхэн дагуулах уу гэдэг талаар бас хамтдаа суралцах болно. Тэгэхээр та бүгдийг бас тэрхүү намрын семинартаа итгэвтэй сайхан хамрагдаасаа гэж хүсэж байна. Хажууд байгаа найздаа 5 дахьд уулзъя. Яг ирээрээ чи гэднийг хэлээд ихтэй. За тэгээ хэдүүлээ 5 дахь өдөр бас сайхан эзний үгээс хуваалцсан сайхан ярилцъя. Тэгээ бас цуглаандаа бас нэг юм 2 гоё микрофон авсан байгаа. JBL mic. Та нар JBL mic ярьж үзсэн үү? Үзээгүй юу? Тэгвэл гэрчлэл хийгээрэй заа. Магтан дуулаарай заа. Тэр хэд чинь боломжтой. Өөр ямар ч боломж байхгүй. Одоо шууд дуусаад хураан тийшээ цоожлно. За тэгээ бүгдээрээ Библийн хэсгээс авч үзье. Бид нэр Эхлэл номоор явж байгаа. Эхлэл номын өнгөрсөн бүлгийн өнгөрсөн хэсгийг авч үзэх юм бол Бурхан Авраамыг өрөөж байгаа талаар гарсан. Тэгээ Бурхан Авраамыг зөвхт тооцож байгаа талаар бид нэр үзсэн. Ер нь Авраам гэдэг энэ нөхөр маань гэр орносоо Бурханаар дуудагдаал яваад байгаа юм шүү дээ, тийм ээ. Бурхан түүнийг дуудаад за чи миний амласан газар руу очиод хоо гэх. Тэгэл дуудаал нөгөөдөг яваал тэр дуудагдаад явж явах аялалдаа үнэхээр Бурханы тэр гайхамшгуудыг хараад үзээл одоо мэдрээл те тэгэл ингээл явж байгаа. Бурханы бас хүнд хэцүүгийн ч гэсэн амьдралын хүнд хэцүүг ч гэсэн тэрээр туулаад амьдралд нь асуудал зовлон ч гэсэн ирээл ингээл явж байгаа. Тийм нэг түүх харж байгаа л да. Гэхдээ энэ түүхийг бүгдийг ингээд хараад үзэх юм бол ямагт Бурхан өөрөө Авраамыг орхихгүйгээр авч явж байгаа. Ямагт Бурхан өөрөө түүнийг ганцаараа ингээд хөсөр хаяхгүйгээр авч явж байгаа. Асуудлуудын дундаас түүнийг Бурхан гайхалтайгаар гаргаж байгаа. Гайхалтай үд хаалгуудыг нээж байгаа тэр түүхүүдийг бид нар харж чадна. Тэгэхээр бид өмнө ярилцахдаа Авраам бит хоёр бол адилхан гэдгийг ярьсан. Тийм ээ? Авраам бит хоёр гэдэг нь Авраам биднүүс гэсэн үг шүү. Та хоёр ч гэсэн адилхан ахын биеийг бүтээгдсэн адилхан л хүн гэсэн үг. Таны хажуу сууж байгаа хүн чинь яг л Авраамтай адилхан хүн л дээ. Тэгэхээр бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр Авраамын авсан тэр ивэл хөрөөл Авраамын тэр хүртсэн
Бурхны гайхамшигтай зөвсүүдийг бас бид нар хүртэх боломжтой гэсэн үг. Амен. Ойлгож байна уу? Авраамд өгөгдсөн тэр ивэл, ерөөл, Авраамын хүртсэн, амлсан тэр Бурхны гайхамшигыг бид нар бас хүртэх боломжтой гэсэн үг. Авраам бидний итгэлийн үг гэж дуудагдаж зөвдөд тооцогдсон. Тэр юугаараа зөвдөд тооцогдсон бэ гэвэл тэр Бурханд итгэсэн учраас зөвдөд тооцогдсон байхгүй. Бурханд итгэсэн учраас. Итгэл нь өөрөө үйлстэй байсан учраас зөвдөд тооцогдсон байхгүй. Библиэс харах юм бол зөвд хүний залбирал ихийг гүйцэлдүүлнэ гэж хэлсэн байдаг тийм үү? Тэр Библийн тэр ишлэгийг юу гэж үзэх вэ гэхээр хэн нэгэн зөвд хүн залбирах юм бол тэр залбирал нь гүйцэлдэх болно гэсэн үг байгаа юм. Амен. Тэгвэл ямар хүнийг зөвд хүн гэж бид нэрлэх вэ? Энэ дэлхийн ертөнцийн зөвд хүн байна уу? Энэ дэлхийн ертөнцийн Есүстэй адилхан гимнүгэл хийдэггүй тийм нэгэн хүн ер нь байгаа юу? Өөрсдөө бүгдээрээ бодоод үзэл та. Бид нар гим хийдэг үү? Цуглаанд явдаг гэж яхаараа гим хийдэг. Яасан хүмүүс вэ та нар ч? Бид гим хийдэг. Бид нар нэгэнтэл махан биеийн дотор төрсэн хүмүүс санаатай болон санаандгүй гимнүглийн асуудлууд бидний амьдралд ар араасаа цувран гарч ирсээр байдаг. Хайртай хүмүүсээ гомдоодог, найз нөхдөд гомдоодог, ажил төрөлдөө итгэмжгүй ханддаг, гудамж талбайгаар явж байхдаа зөв зохисгүй авиралдаг, оюун санаандаа бид нар нүдэрээ, гараараа, зүрхээрээ олон гимнүглүүдийг бид нар хийдэг. Хийх ёстой гимнүглүү. Гимнүглийг бид нар хийх ёстой юу? Уг нь бол хийх ёсгүй. Уг нь бол гимнүглийг бид нар хийхгүй байх ёстой. Гэхдээ гимнүглийг бид нар хийхгүй байж чаддаггүй учраас Есүс бидэнд ирсэн байхгүй юу? Амен. Бүгдээ нэг авралын энэ талаар бодоод үзье л да. Хүмүүс уг нь Бурхны бидэнд өгсөн тэр хуулийн дагуу бид нэр ингээд амьдрах юм бол аврагдах боломжтой. 10 хуулийг бариад ингээд амьдрах юм бол яадгийн Есүс ирэх шаардлагагүй байсан. Бүгдээ ингээд 10 хуулийг өстө жин там болгоо те. Дайснаа хайрлал, шунахгүй байгаал, атаарахгүй байгаал, тачаадахгүй байгаал, хулгайлахгүй байгаал, хэрэлдэхгүй байгаал. Ингээд лсэн бол бид нэр аврахын тулд Есүс ирэх шаардлага ямар ч байхгүйсэн л да. Харамсалтай нь хүмүүс тэгж чадаагүй. Тэгж чадахчгүй. Манайс ер нь дайснаа хайрлаж чадах уу? Дайснаа битэл гудамжаар явж байгаа машины жолооч хамт явж байгаа жолоочийг хүртэл хайрлаж чадахгүй байгаа шүү дээ. Гэртээ байгаа нэгний хүртэл гүйцэд сайхан хайрлаж чадахгүй байгаа шүү дээ. Улс орноо хүртэл гүйцэд сайхан хайрлаж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл таны дайсан таныг буудах гад ирж байгаа, алах гад ирж байгаа, таныг одоо дандлах гад ирж байгаа тэр дайсныг та хайрлаж чадна гэж юу? Чадахгүй. Худлаа ирээд яах вэ? Үнэхээр чадахгүй. Бид нар шунахгүй амьдрч чадах уу? Хүмүүс бид өхөн. Хүний хэрэглээгээд хэрэгцээ гэдэг бол маш жижигхэн байдаг юм байл л дээ. Ер нь ингээд үзэх юм бол маш жижигхэн тий. Өмнөх сургаал дээр би бас хуваалцаж байсан. Тэр гадаадд $200-300 юм авах, наран тоолоос 20-30 мянган юм авах хоёр ер нь бараг адилхан. Өмсөөд зүгээд хэрэглээд явхад бол ямар ч ялгаа байхгүй. Тэр хэрэглээ бол тэглээд одоо яадгийн $200 пүүз өмсчлөө гэд бид нар нэг бүглөө нисээд идэг юм биш. За одоо 200 сая машин унчлаа гэд бид нар бас бүглөөнд орохгүй нисээд идэг юм биш. 200 сая машин 20 сая машин яг л адилхан бүглөрөө л явна. Ямар ч ялгаа байхгүй. Энийг юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр монгол хэлээр шунал гэж хэлж байгаа юм. Шунал байгаа учраас хүмүүс тийм юм хүсдэг. Хэрэгцээ байгаа учраас хэрэглэхийг хүсэж байгаа юм биш. Библиэс үзэх юм бол Библиэд Есүс Бурхан хэлэхдээ бидний гуйлтыг сонсож бидний хэрэгцээг хангаж өгнө гэж хэлсэн байдаг. Үүнийг нь бид нар андуураад бидний шунлыг үзэлдүүлж өгнө гэж ойлгочоод явдаг. Аливаа нэг зүйлийг буруугаар ойлгохоор тэр зүйл хандах хандлага маань өөр болоод ирдэг. Бодъё л да бүгдээрээ. Их нөхөр хүн
эхнэрээ одоо юу гэдэг чинь те одоо нөхөр хүн эхнэрээс өөрөөр бүгдээрээ бодоод үзье. Тэгвэл яах вэ? Эхнэр хүнээс хүсэх тэр хайр халамжийг хүсэхгүй өөр зүйлийг тэр хүнээс хүснэ гэсэн үг. За одоо бид нар хүүхдэл гэж харж байгаа шүү дээ, тийм үү? Хүүхдэл гэж харж байгаа. Бид нар хүүхдээ энэ миний ээж гэд харчвал яах вэ? Тэр хүүхдээс ээжээсээ хүсэж байгаа зүйлийг бид нар хүснэ гэсэн үг, тийм үү? Ээжээ хоол, ээжээ хувцас, ээжээ ийм юм, ээжээ тийм юм гэж бид нар хүснэ. Гэтэл тэр чинь хүүхд. Бид нар тэр хүнийг одоо хангаж, тэр хүнд тусалж, хайрлаж, халамжлах хэрэгтэй бидний хүүхд байхгүй. Тэгэхээр аливаа нэг зүйлийг бид нар анханаас нь буруугаар ойлгочих юм бол түүнд хандж байгаа хандлага нь өөрөө буруу болоод тэр хоёрын хоорондох харилцаанд асуудал үүсч эхэлдэг. Хүмүүс биднээсээ хоорондын харилцаа ч гэсэн яг үүнтэй адилхан. Найз айл яваад идэх те. Хүмүүс за тэгэл яадгийн одоо олон тохиолдол байна л да. Нэг нэгнийгээ буруугаар ойлгож, буруугаар ч байх вэ? Нэг нэгнээс хитрхи их хүлээлт үүсгэж, тэр хүлээлтэнд нь хүрч чадахгүй болохоор гомдлож эхэлдэг. Энэ одоо миний найз байж гэл тээ. Найз хүн заавал хамт харих авахгүй шүү дээ. Тийм үст. Найз хэрэл нэг ирчүүд бол найз хэрэл нэг хамт харих ууч, хамт дөргиж идэг, хамт план юу хийдэг, 9 шид юм хийж идэг юм шиг бодцсон байж идэг. Чи миний найз үсттэй энийг уучих шиг те хүмүүс гэж ярьж байгаа зөндөл харсан л. Тэгэхээр бид нар аливаа нэг зүйлийг зөв ойлгож, зөв одоо харж тэр харилцаагаа эхнээс нь зөв тогтоох юм бол бид нар тэнцээ зөв харилцаа үүсэж явна гэсэн үг. Тэгэхээр цуглааны хүмүүс ч гэсэн нэг нэгнийхээ маш зөвөр ойлгож, зөвөр харж, зөвөр бид нар нэг нэгнтэйгээ харилцаж явах хэрэгтэй. Заримдаа хүмүүс энэ пастор гэдэг хүнийг бурхан шиг бодоод идэг юм шиг байна. Бүх юм сонсдог, бүх юмыг биелүүлдэг, ир гисэн цагт нь ирдэг, бол гисэн цагт нь болдог, уцсан үед нь уцаа авдаг те. Нэг нөхөр заавал авдаг те. Нэг нөхөр ярьжсэн. Манай нэг найз пастор гэдэг айгүй хэцүү шүү дээ. Цуглааны хүмүүс чинь ингээл за юмда залгана. Манай цуглааных бол айгүй шүү харцсангүй. Би яг үннийг хэлж байна. Би тийм юм хүлээж авдаг болохоор л гэдэг юм шиг. Пасторлоо залгаа олон юм ярил алуулна гэж боддог байлгүй. Манай нэг найз пастор ярьжсэн. Тэгэл залгаал тасалчихна. Тэгэл дахиад залгаал тасалчихна. Ингээл ерөөс ярихгүй. Ингээ буцаага залгахгүй болохоор пастраа нэгжгүй байхад нэг залгачаач гэж мессеж өчтдөг гинэ. Нөгөө хүн лугаа. Пастор лугаа. Тэгээ ингээд дарамтлаад айгүй хэцүү идэг штэ зарим үед гэлдэгдэг. Тэгээ бид нар ч бас хүн штэ чаавс. Адилхан л хүн. Эдгээр пастор ч гэсэн бид нар бурхны үгийг дамжуулж, хуваалцаж, та бүгдийг бас тодорхой хэмжээнд халамжилж, анхаарах үүрэгтэй. Энэ бол дуудлага. Бурхнаас өгсөн ерөөл. Гэхдээ бурхан биш. Олон хүмүүс пастортай гомдоод цуглаанаасаа явчлаа гэж мангартдаг. Яах вэ тэгээд пастортай гомдоод цуглаанаас яваад яах юм хин огрох юм хиний гомдоогоод хэнийг огроогоод байгаа юм. Бид нэр пасторт итгэдэггүй шүү дээ. Бид нар биш дээ. Пастор та нарыг аврахгүй ойлгож гин хүмүүсээ. Би танаас хэний ч төлөө нэг хуруугаа таслаад өгч чадахгүй уучлаарай. Харин Есүс бол бүх бие танарт өгсөн. Бүх бие бидэнд өгсөн. Амен. Бид нар пасторт биш, цуглаанд биш, бурханд итгэдэг хүмүүсээ. Бидний аврал пастораас биш, цуглаанаас бурханаас байдаг хүмүүсээ. Амен. Тийм болохоор бүгдээрээ бурханд итгэж амьдрах ёстой. Бурханд итгэж амьдрах ёстой. Яг үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр хин нэгэн хүмүүс хоорондоо харилцаагаа зөв зүйтэй хадгалахын тулд энэ хүн надад юу өгч чадах вэ гэдгийг айгүй easy амархан ойлгочих хэрэгтэй. Тэгэхгүй нээхийг олон юм хүсээд байвал чи хэцүү болно. Гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн эхнэр гэдэг хүн яах ёстой юм гэхээр нөхөр гэдэг хүний зарц шиг ирчээд ойлгодог. Тэ? За нөхөр гэдэг хүн яах ёстой юм гэхээр нөхөр бол нэг банк байх ёстой гэдээ ойлгочдөг. Тэгэл яадаг ингээл дуртай үедээ зурулж яадаг тэ. Тэр хүн чинь бас хэцүү шүү дээ хөргий. Олж байгаа мөнгөний асуудал янз янзын юмнаас болоод нөхөр хүмүүс чинь бас хүнд хэцүү зүйл тохиолдсон шүү дээ. Тэгэл ойлгодог. Тэр нөхөр ингэж яхад энэ нөхөр юм байна. Манай хүүхдүүд юм байна. Тэдний хүүхдүүд юм байна гэл тэ. Нөгөө нэг манайх бактерий шиг төлж जैन танах нөөц төлж जैन ч гэдэг үлээ. Тэрнтэй адилхан юм яриад яваад байдаг. Эхнэр хүмүүсийг ч гэсэн ялгаа байхгүй.
Бид нар магадгүй ирчүүд гадуур ажиллаж байгаад гэртээ орж ирдэг. Гэртээ орж ирэхээр эмэгтэй хүн гэртээ бас ингээл ганцаараа сайхан зурагтаа үдээл, копигаа үзэл, хумсаа удаал суугаад идэх юм биш дээ чавс. Бид нар ч юм бас тодорхой хэмжээнд өөрийн гэсэн хийх юма хийж л байгаа. Тэгэл ингээл те за чи тэрийг хийгээл ингээл бүх юм ингээл хийгээд яваад хахаар зарцын заяанд дуудагдсан хүмүүс биш дээ эмэгтэйчүүд ч юмсан. Бид нар ч бас тодорхой хэмжээнд хайрлуулж, хайрлж, хамтдаа хансиж, зугаацж, ингэж эрхлүүлэхийн төрсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөөх тэр зүйлүүдийг мартчихдаг. Ер нь зүгээр би бол энэ надтай суусан юм чи. Авгай маань гэл тогооны юм маань гэлтэй. 9 шидийн мэдрэл зэтрэл мэрэл ирцсэн. Ер нь бол эмхтэй хүн гэдэг чинь тогооны юм биш ээ. Эмхтэй хүн гэдэг чинь тэр гэрийн чимгээ гэж байгаа шүү дээ тийм үү? Яа одоо тэгээд яг үннийг хэлэхэд бол нөгөө юун дээр хэлсэн байгаа те. Нэг оногоо байдаг те. Хүүхдүүд ааваасаа юу асуудаг вэ гэхээр аав ээж хаана вэ гэж асуудаг гинэ. Тэгэл окей өөр юу ч асуудаг. Хүүхдэд ээж нь байх юм бол бүх юм байна болоо гэж байгаа байхгүй. Бүх асуудал аав бол тэр нэг тийм сүртэй амтэн биш юм шиг байгаамаа манус. Одоо тэгээ яах тэгээ том болоод ирэхээр яс те. Тодорхой хэмжээнд ойлгох хүүхдүүд маань. За тэгэхээр хүмүүс бид хоорондоо харилцаагаа айгүй зөв ойлгож, зөв ухаарч, зөв тогтоож байж, зөв харилцаа бий болдог. Хоорондох харилцаа маань. Харилцааны хэм хэмжээнээс хэтэрх юм бол эсвэл тэр харилцааны хэм хэмжээнээс хэн нэгэн тэр одоо цензур дээсийг давж алах юм бол эсвэл тэр хэн нэгэн тэр цензур дээсийг давсан зүйлийг нөгөөдхөөсөө хүсэх юм бол энэ ч зайлшгүй харилцааны асуудал бий болдог. Тэгэхээр хүмүүс бид нар Бурхныг анханасаа ойлгохдоо зөв зүйтэй ойлгож, зөв зүйтэй итгэж амьдрах ёстой. Жишээ нь бол Бурхан бидний хоорондын харилцаанд асуудал үүсэхгүй. Харин бид нар анханасаа Бурхныг буруугаар ойлгоод, буруугаар одоо хараад, буруугаар хандаад те буруугаар түүнээс хүсээд хүлээгээд явцсан учраас хүмүүс итгэлээсээ ухардаг. Авраамийн хувьд бол энэ ч арах юм бол тэр Бурхны өмнө нэрээ залбираад хийх гэснийг хийгээд, яв гэсэн замаар нь яваад, үйлдэх гэснийг үйлдээд явж исэн. Авраам бол Бурхны өмнө яг байгаагаараа цэврээрээ байсан. Тодорхой хэмжээнд түүний амьдралд хүнд хэцүү зүйлүүд тохиолдож ирсэн мөн зохиолж ирсэн, асуудал байсан. Авраам итгэсэн, дуудсан замаар нь явсан. Тэр бүх зүйл байсан. Тэгэд яасан? Бурхан үргэлж түүнтэй хамт байсан. Авраамын амьдралд асуудал байсан ч гэсэн Бурхан хамт байсан. Тэгэхээр бидний амьдралд ч гэсэн өнөөдөр эргэн тойронд маань асуудлууд байна уу? Байна. Зөндөө бол асуудал байна. Гэхдээ Авраамын амьдралд тохиолдож байгаа асуудлын хажууд бүр ямар ч асуудал биш. Авраамын амьдралыг аваад үзэх юм бол жинхэнэ эвгүй ингээд амьдралын түүх яваад байгаа шүү дээ. Түүнтэй нь харьцуулах юм бол бидний амьдралд тохиолдож байгаа зүйл бол ёстой нэг жижиг өмд гутлын зүйл гэдэг шиг л байгаа. Тэгэхээр Авраамын амьдралд тусалсан, ивээсэн, өрөөсөн, хамгаалсан, хайрлсан тэр Бурхан өнөөдөр ч гэсэн таныг, намайг, биднийг, та биднийг хамгаалах болно гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Амен. Тэгэхээр Авраам энэчнээс Библийн өмнөх хэсгийг харах юм бол тэрээр зөвдөд тооцогдсон. Зөвд хүн хэмбэ гэвэл итгэлтэй хүнийг, итгэдэг хүнийг зөвд хүн гэж нэрлэж байгаа. Тэгэхээр итгэл, амьд итгэл гэдэг нь юу вэ гэвэл үйлстэй байхыг хэлж байгаа юм. Үйлстэй байхыг. Ойлгож байна тийм ээ? Бид нар зүгээр амаараа би итгэж байна гэж тунхаглаад байх явдлыг хэлж байгаа юм биш. Бид нар итгэж байгаа бол итгэлийн үр жимс бидний амьдралд байж аж тэр итгэл чинь өөрөө Бурхны өмнө хүчин төгөлдөр итгэл болж хөөрнө гэсэн үг. Тэгээ бүгдээ өнөөдөр Бурханд итгэж байгаа итгэлэнийг эргээд санаад үзье. Бурхан таны хувьд хэн болоод байна? Христ итгэл бидний хувьд юу болоод байна? Яг ямар амьдралаар бид нэр амьдраад байна? Бурханыг бид нэр хэн гэж хараад байна? Бурхантай бид нэр хэрхэн харилцаад байна? Энийгээ бүгдээ аваад үзье л. Олон хүмүүс өнөөдөр Бурханыг зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд зориулж зүрхэндээ байлгадаг. Энэ жоохон сонсоход жоохон дургу гэж хөргмээр зүйл боловч үнэн шүү. Хэрэгцээндээ зориулж Бурханыг зүрхэндээ байлгадаг.
Уг нь бол Бурхан бидний амьдралын бүх зүйл байх хэрэгтэй байгаа шүү дээ. Халелуя. Тэр Бурхан биднийг бүтээсэн үү? Амен. Тэр нь Бурхан бүтээсэн гэдэгт та нар итгэж гин үү? Нэг нартай өдөр нэг орой ээж аваа хоёр чинь уулзаад та хоёр бүтээгдсэн үү? Бид нар бүтээгдсэн үү? Тэгсэн. Тэгвэл манай ээж аваа хоёр яасан? Бас өвөө эмээ хоёр уулзаад бүтээсэн. За өвөө эмээ хоёрыг яасан? Тэрний өвөө эмээ хоёр уулзаад бүтээсэн. Ингээ яваад байвал эзэн олдохгүй шүү дээ. Тэгээд нэг эзэнгүү хүн хилэлцэх хугацаа чинь дуусаад алга болно энэ чинь. Тэгэхээр бидний хувьд бид бол Бурханы бүтээл. Бурханы бүтээл. Бурхан биднийг өрөөж өнөөдөр эрүүл саруул, инх тунх, аз жаргалтай, элэг бүтэн, их хоронтой, эрх чөлөөтэй амьдруулж байгаа юм. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй, найз нөхдөдтэй амьдруулж байгаа юм. Амен. Та өнөөдөр өөртөө байгаа зүйлүүдийг чамлж бодож иж болох юм. Би надад өнөөдөр ийм зүйл байна. Тэрэнд өнөөдөр тийм зүйл юм гэж бодож болох боловч үнэн дээр бидэнд байгаа бүх зүйл Бурханаас өгч байгаа маа ах тусараа. Заримдаа бид нэр даахгүй зүйл байдаг шүү. Даахгүй нохоо булуу хураана гэдэг үг өгдөг тий. Булуу хураацсан шүдгүү. Заримдаа бидний амьдрал яг тийм тохиолддог. Баахан юм ингээл хүсээд идэг. Тэгээд тэрэн сүлдээ гай болдог. Лай болдог. Тэрэн сүлдээ тэр хүнд ямар ч аз жаргал баяр баясгалан өгөх зүйл биш. Харин ч бүр гай болдог зүйл байдаг. Харин Бурхан бидэнд өнөөдөр юу хэрэгтэй вэ гэдгийг мэдж байгаа. Бидний хэрэгцээ гутал. Тийм үү? Бидний хэрэгцээ гутал байхгүй юу? Тийм ээ? Бидний хэрэгцээ малгай. Энэ толгой дааруулахгүй байх малгай. Тиймээс бидний хэрэгцээ харин бидний хэрэгцээ заавал булган малгай гэж заагаагүй. Бурхан бидний хэрэгцээг л хангана гэж хэлсэн. Бидэнд малгайтай байх нь ер нь Бурханы үүрэг өрөөл багхгүй юу? Тэгэхээр бид нар малгайтай л байвал ер нь Бурхан байгаа юм байна. Амьд байгаа юм байна. Намайг өрөөж байна, малгай өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Харин бид нар ингээ булган ноолсон малгай ингээд өмсчхөөрөө энийг авч хаяад твичэрт Бурхан байхгүй байна, булган малгай байхгүй нэгэд ингээ солиороо яваад идэх. Бурхан бидний амьдралын бүх зүйлийг өрөөдөг юм аах туснаа. Өөрт байгаа бүх зүйлээ та нар бодоод Бурханд тандаж талархаарай гэж би та бүхэнд хүсэж байна. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхд, ажил мэргэжил, их орон бүх зүйлээ та бүхэн бодоод Бурханд тандаж талархаарай гэж хүсэж байна. Тэгэхээр биднээс Авраамтай адилхан хүмүүс Авраамын амьдралд хийгдсэн өгөгдсөн тэр өрөөл бидний амьдралд ч гэсэн өгөгдөх боломжтой. Тэр өрөөл тэр Бурханы өгж байгаа ивэл нэгүслийг хүртэхийн тулд бид нар Авраамтай адилхан Бурхантай харилцах ёстой гэсэн үг. Ойлгож байна уу? Авраамтай адилхан Бурхантай харилцах ёстой. Яаж? Зөвдөд тооцогдох ёстой. Зөвдөд тооцогдох ёстой. Энэ юу гэсэн үг? Итгэх ёстой. Итгэл маань үйлстэй байх ёстой гэсэн үг. Амен. Итгэлсэн итгэл маань үйлстэй байх юм бол бид нар Бурханы өмнө зөвдөд тооцогдно. Бид Бурханы өмнө зөвдөд тооцогдох юм бол Бурхан бидний залбирлыг сонсож энэ газар дээр ивэл өрөөл болгож өгнө гэсэн. Халелуя. Тэрнээс өнөөдөр 10 төгрөг өргөөд маргааш 20 төгрөг өгнө гэсэн үг Библиэд байхгүй. Та энэ сар 4-7 хоног бүтэн сайн цуглаанд сайхан явчихаа. Тэгэх юм бол 5 дахь 7 хоногт нь таны амьдралд гайхамшигтай зүйл болно гэсэн үг Библиэд байхгүй. Библиэд юу гэж байдаг вэ гэхээр зөвхт хүн итгэлээр амьдрнаа гэж байдаг. Амен. Харин тэр зөвхт хүний залбирал ихийг гүйцэлдүүлэх болно гэж Библиэд бичсэн байдаг. Тэгэхээр ах トゥ усан минь, найз минь бүгдээрээ Бурханы өмнө итгэмжтэй амьдрья, үйлстэй амьдрья гэж би та бүгдийг хүрээлэн ятгах байна. За ингэж 7 дугаар ишлээс харах юм бол би бол чамд энэ газар нутгийг өвлүүлэхээр чамайг халдайн ураас авчирсан эзэн байна гэж хэлсэн. За нөгөө халдайн ур өөрийнхөө аав ээж ах トゥ ус нартайгаа аз жаргалтай сайхан амьдарчээсэн чинь Бурхан Авраамыг дуудаа би чамайг зүгийн бал сүүгээр бэлгсэн тэр гайхамшигтай Канаан нутагт аваачнаа чи нааша хүрээд ирээ гэсэн.
Нөгөөг чинь Лот мотыгаа дагуулад малаа дуусаад дагуулаа явсан замдаа эхнэр Сарагаа Египтийн хаанд алдах шахсан. Нөгөө хаан ч яриад бөө юм болж байгаад арайч буцааж авсан. Буцааж авахт нь мэдээж бурхан ирээд бурхан тусалсан. Тэгээ явж ирсэн нөгөө Лот гэдэг хайртай дүүн өөдгөө зан гаргасан. Тэгээд газар нутгаа булаацалдсан. Тэгжээд л дахиад 4-5 хааны зэргүүдтэй тулалдахаар болсон. 4-5 хааны зэргүүдийн 318хан цэргээр очиж бут нэргээд Лот мотыг чөлөөлөөд хүрээд ирсэн. Тэгсэн яасан бэ гэх нөгөө Салямын хаан Мелхиседек түүнийг сайхан ерөөсөн. Тэгээд Авраам өөрийнхөө өргөлийг түүнд өргөсөн. Тэгээд бурхан түүнийг зөвдөд тооцсон. Зөвдөд тооцоод түүнийг би чамайг энэ олон далайн иргэний илснээс Тэнгэрийн одоос олон үр хөвгтэй болно гэсэн ерөөлийг түүнд өгсөн. За нэг Авраам түүнд итгэсэн. Тэгээд бурхан түүнийг зөвдөд тооцоод одоо ингэж үйл явдал үргэлжлэж явж байгаа. Библиэсгээс харах юм бол. За тэгээд Авраамд бурхан хэлсэн газар нутгийн талаар. Ер нь Библиэлд биш үү хамгийн том ерөөл бол хуучин гэрэн дээр нэгдүгээр хоёр зүйл байдаг гэсэн. Энэ бол газар нутаг үр хөвгт гэж хоёр зүйл байсан. Одоо хараарай Авраамыг ерөөж байгаа зүйл бол ерөөсөө би чамд алт өгнө гэж хэлээгүй. Би чамд мөнгө өгнө гэж хэлээгүй. Эсвэл би чамд амттай сайхан хоол өгнө гэж хэлээгүй. Бурхан хэлж байгаа зүйл нь юу вэ? Өмнөх хэсэгт нь харах юм бол үр хөвгтийн талаар л ярьсан. Тэнгэрийн одноос олон үр хөвгт, далайн иргээс илснээс илүү үр хөвгт. За одоо энэ хэсгтэрээс харах юм бол газар нутгийн талаар ярьж байгаа юм. Газар нутгийн талаар. Тэр хүмүүс бидээ шүү дээ. Хамгийн чухал хоёр зүйл бол энэ хоёр зүйл. Энэ хоёр зүйл. Газар нутаг, үр хөвгт. Үр хөвгт. Гэр бүл. Гэр бүл. Ах トゥ ус. Бүр тодорхой ярих юм бол хүн гэсэн үг. Тийм. Хүн хүндээ хангаас чухал байх хэрэгтэй. Таны хажууд хин нэгэн хүн байна гэдэг чинь та ерөөгдсөн байна л гэсэн үг. Амен. Хажууд талтай байгаа хүнийг хардаа наад чинь таны ерөөл биш үү? За хэлэхгүй юу? Найз минь чи бол миний ерөөл юм биш шүү гэж. Хүн хамтдаа бид нэр хүмүүс байна гэдэг маань сайхан ерөөл байхгүй. Аз жаргалтай амьдрах их үүсвэр. Ер нь амьдралын их үүсвэр чинь хүн хүнтэйгээ хамт байх байхгүй юу? Хатасна. Тийм учраас эсийн бүлгээ сайн хий. Эсийн бүлэгтээ сайн ир. Цуглаандаа сайн яв. Нэгнийхээ хажуу сайхан хань болоод байж бай. Хүнд хэцүү үед нь хажууд нь байж бай. Баяр баясгалантай үед нь хажууд нь байж бай. Хүн хүнийхээ хажууд байна гэдэг чинь сайхан шүү дээ. Зүгээр л хамт ингээд суугаад нэг аях цаавах. Энэний кафег манай цуглааны бүсгүүчүүд буюу 40-с дээш насаа, за 35-аас дээш насаа их сайн мэдэрдэг юм шиг байна. Цуглаан тэгэл нэг 2 цаг гэл тардаг. Юу гэдэг өнгөрсөн 7 хоногт 6 цаг хүртэл байсан гэлээ. Хөрх юм уу цэнгээ ах юу хийсэн бол би өөр гайхаад цуглаан. Цуглаан дараад 6 цаг хүртэл тэнцээ баахан хүмүүс ярьж суусан гэсэн. Тэгээд цэнгээ ах маань хөрх хийгээд эхнэрээгээ хүндлээл хайрлал байж исэн бах та урмын бодоол тэнцээ байжсэн. Тэгээд юу ч ярьдгийн байгаан тэгэл ярих юм байдаг л байлгүй те. Байдаг болоод ярьж байгаа байлгүй те. Нэг шүлэг уншаад байдгүй л бах ямар ч байсан. Манай эхнэр чинь нэг уран зохиолын сургалт сурч ирсэн. Энийг одоо би чинь эхнэрийгээ эргүүлж явахдаа ангийнхантай нэг шоу доо. Тэгээд тэгсэн чинь юунд ороод хөгжим мужиг нэг юунд ороод нэг дотор баринд нь ороод. Тэгэл доолж мулаал гэл найраг уншаал. Бөөнл юм бол. Тэгсэн чинь нэг охин л дэвтэр гаргаж ирээл. Би ингээл дэвтрээ гаргаад ирэхэл за энэ нөхөр чинь зохиосон шүлгээ унших юм дээр гэж бодохгүй. Гэсэн дэвтрээ гаргаж ирээл бүгдээрээ ингээл ээлжилж жижигхэн дөрвөн мөрт ингээд шүлэг хэлээ явчихсан. Нөгөөх чинь дэвтрээ гаргаж ирсэн л. Цэргэрсэн улаан тоос цэцгэн дундуур татаа явцсан юм гээд уншсан. Пүүс дуустал уншсан тэр гэсэн. Тэгэж унших юм ямар ч шаардлага байгаа юм өөрөө зохион бүгдээрээ мэдчихэж байгаа ш тэр шин найраглал шинэ. Сүүлд зарим нэг орон дээр гівтээд унтаад гисэн нөгөөх чинь цэргэрсэн улаан тоос гэж яваадсэн. Тин чинь би ч одоо тэгээд ангийн хүргэн болохоор тэгэл тэгсгээл биеэрээ суучлаа. Тэр шиг тэгэл хүмүүс ч одоо хоорондоо ингээл ярьж л байвал харилцаж л байвал аз жаргалтай байдаг юм шиг байгаа. Тэгэхээр та нар манаас өвдөж авцсан нэгнийгаа иргэн тойрч ярьж хөөрж ганцаардсан сэтгэлээр унсан тэр нэгнийгээ бас сайхан урмын үгээр урамшуулж сайхан хайрлж амьдарч байгаарэ гэж та бүгдээ өрөөж байна.
Амен. За тэгээ газар нутгийн би чамд өгнө гэдгийг Авраамд бурхан хэлсэн. Бурхан эзэн минь ээ, энэ газрыг өвлөн авахаа би хэрхэн мэдэх вэ гэж Авраам бурханаас асуусан. Тэгээ энэ үг нь яг бурхан үг нь дэлхийг анх бүтээгээд яг нэг удаагүй багт хүмүүстэй аягүй сайхан харилцдаг байсан байгаа байхгүй. Библиэс үзэхэд аягүй сайхан харилцдаг байсан, ярьдаг байсан. Харилцан илэрхийлдэг байсан тий. Асуугаад хариулдаг, тэмдгээр үзүүлдэг байсан. Янз янзын юм гайхамшигтай зүйлийг. Энэ үеийн хүмүүс ч бас мангар урт насалдаг байсан юм шиг л шүү дээ. Үүст аягүй их урт насалдаг. Би зүгээр өөрөө бодсон шүү. Энэ Библиэл дээр зүгээр нэг тийм байхгүй зүйл. Яагаад урт насалдаг байсан бэ гэхээр тухайн үеийн хүн ам аягүй цөөхөн байсан. Олон болох гээд бурхан ингэж насыг урт болгосон байсан болов уу гэж. Тэгээд ингээд нэг 90 хүрээд 100 900 наслсан хүн байгаа шүү Библиэл дээр чинь. Тэгээд тэгж би бол зүгээр өөрөө тэгж бодсон. Тэгээ нэг үхэхгүй. Тэгээ хүүхдүүд нь төрөөд гарч нөгөө хүмүүс олон болно шүү дээ, тэ. Тэгсэн одоо болохоор нөгөө үхэхгүй байгаад байвал болохгүй шүү дээ. Хүмүүс хитчээд энэ дэлхий ачааллаад байхаа гэж. Тэгээ ингээ хүмүүсийн нас чинь ингээд багасаад байгаа байхгүй. Тэгээ бид нар магадгүй хүнс мүнс гэж янз янз юм ярьж байгаа боловч энэ бас тодорхой хэмжээнд нэг төлөвлөгөө байгаа болов уу гэж бодож. Тэгээ одоо Японд бол ерөөсө хүмүүс нөгөө өхгүй ингээд удцсан бүр ингээд хэцүү болцсон тийм хүмүүс их байна шүү дээ. Бүр ингээд одоо яадаг юм те хэл ам нүртэл ингээд ярьж мэрч чадхаа байцсан. Тэгээ ингээд айгүй хэцүү болцсон. Нэг талаасаа ингээд амьдрч байгааг нь харахаар айгүй хэцүү тийм хүмүүс. Ингээ хүний гарт орцсон. Тэгэл ингээд өстой яач болохгүй те. Гадаадын одоо орнуудад бол тийм хүмүүс ч нэг клиник хөхл мөхөлч гэдэг юу үлээ. Нэг тийм төрөсөх юм гээд одоо ингээд тэгээд яваад байгаа тий. Манай Монголд одоо тийм хараахан зөвшөөр гэдэг юм шиг байлээ. Урт настай, удаан жаргалтай, бурхантай ингээд хүмүүс сайхан харилцдаг, ярилцдаг тийм байсан. Тэгээ Авраамтай бурхан мөн сайхан ярьж байгаа юм л да. За Авраам нь ийм байна, Авраам нь ийм байна, би ийм байна, чи тийм байна, чи ингэж гэж зөндөө олон зүйл ярьж байгаа. За тэгээ бурхан энэ Авраамд хэлсэн. За газар нутгийг би чамд өгнө гэсэн Авраам яаж? Хаана вэ? Хэрхэн мэдх юм бэ би үүнийг гэж бурхан асуусан. Авраам асуусан. Тэгтэл эзэн түн за надад зориулаад гунжин үнэ хязаалан им яма хязаалан эр хон хүүрзгэн өсвөр тагтаа зэргийг ав. Авраам тэр бүхнийг авч хоёр талдаа хуваагаад тал бүрийг өөдөөс нь харуулan тавьжээ. Харин шуудыг хуваасангүй. Магшин шууд цогцсуудын дээр бууж ирэхэд Авраам үргэж хөөв. Нар шингэх үед Авраам гүн ойронд автсан бөгөөд харагтун түнэр харанхуй хийгээд айдас хүйц түүнийг нөмрвөө. Эзэн Авраам чиний өрөөдөм хүний нутагт ирмэл хүн болж тэнд боолчлогдох 400 бөгөөд 400 жил дарлагдана гэдгийг мэдтгвэ. Мөн тэднийг боолчлох үндэстнийг би өөрөө шүүн. Түүний дараа тэд их юмтай гарч ирнэ. Чиний хувьд чи урт наслаад эцэг өвгөд руугаа амар тайван очиж тавигдах болно. Харин тэд дөрөвдөх үедээ нутагтаа эргэж ирнэ гэж хэлсэн. За Библийн хэсгээс харах юм бол Авраам бурхан тэр газар нутгийг хэрхэн өгөх вэ гэдгээ би чамд яаж мэдүүлэх вэ гэдгийг хэлсэн байна үзэгдэл дотор. Тэгээ тэнд яасан бэ гэхээр Авраам ийм амьтдыг, ийм тагтааг, ийм юмнуудыг аваад наашаа аваад ирээ гэж хэлсэн. Тэгээ Авраам айдас хүч давтсан, нойрон давтсан, унтсан. Тэр үед нь бурхан түүнд зүүдэнд нь үзэгдлэр гарч ирж хэлсэн зүйл байгаа. Үр удам чинь 400 жил хүний нутагт дарлагдана. Тийм үү? Тэгээ 400 жил боолчлогдоод тэр боолчлох үндэснийг би өөрөө шүүн. Чиний үр удам тэнчэнээс агуу их юмтай, агуу үндэстэн болж гарч ирнэ гэдэг Библийн хэсэгт хэлсэн. Бурханы төлөвлөгөө гэдэг гайхамшигтай хүмүүс ээ. Амен. Магадгүй Библийн хэсгээс харах юм бол тэр үр хүүхэд нь боолчлогдно гэж энэ Египтэд дээр очиж байгаа Израилийн ард түмнийг ярьж байгаа шүү дээ. Тийм үү? 400 жил дарлагдж байгаа Израилийн ард түмнийг. Тэд нар яг үнэндээ тэнд очиод үзэх юм бол зовсон. Аимшигтай зовсон шүү дээ. Тэр хамгийн хүнд хэцүү ажлуудыг нь хийж ирсэн. Тоосго зохиол ингээл тийм зодуулаад ингээл маш их 400 жил зовсон. Гисэн хэдий ч гэсэн Израилийн ард түмэн идүүлэхнээ очиод далуулахнаа очиод тэгээд тэнчэнээс хэдэн сая болоод гарч ирсэн. Израилийн ард түмэн Египтээс гарч ирэхдээ дэлхийн нийтийг цочроосон хүчрхэг ард түмэн болж гарч ирсэн. Бас маш их эд баялагийг тэд нар авч гарч ирсэн. Израилийн ард түмэн Египтээс гарч ирэхдээ Египтийн бүх алт эд баялагийг тэд нар хамж гарч ирсэн. Библийн хэсгийг харах юм бол
Нэг талаас нь харахад тэд нар дарлагдаад, зовоод хүнд хэцүү байдалд ороод боолчлогдоод өрөндөж болсон юм шиг. Нөгөө талаас нь харах юм бол тэр үндэстэн Бурхны мотроор хамгаалагдаж 400 жил өсөж, үржиж, хүчрхэгчж байгаа энэ байдлыг бид нэр Египтээс харж чадна. Магадгүй тэр далуулхнаа өдөө хэр газар нутгаар тэний явжсэн бол магадгүй алуулах байсан ч юм уу, устгах байсан юм юу мэдгүй. Харин тэрэнд очиод өлсгөлөнгөөс, хүнд хэцүүгээс бүгдээрэнгээс нь ангиж ирж гараад эцэстээ хэдэн саяулаа болоод Египтийн газар нутгаас Израилийн ард мөн гарсан байдаг. Энэ нөгөө амлалтын талаар Бурхан ярьж байгаа. Чиний өрөөдөм Тэнгэрийн одноос далайн иргэн илснээс олон болно гэдгийг Бурхан Авраамд амлан хэлсэн. Тэгвэл түүнийг үзэгдэл дунд нь чи бол явдгаараа явнаа, уучлаарай. Гэхдээ өр хүүхдүүд чинь ийм болно гэдгийг үзэгдлээр Бурхан Авраамд үзүүлсэн. Тэгэхээр ах トゥ нар минь бидэнд байгаа аз жаргалтай амьдрал, зовлон зүтгүүртэй амьдрал, хүнд хэцүү амьдрал, сайн сайхан амьдрал бүх зүйл Бурханаас хамааралтай шүү гэдгийг та нар битгий мартаарай. Амен. Хэрвээ таны амьдралд хүнд хэцүү байвал Бурхан тандан хэл. Авраам Бурханд яг хэлжсэн шиг, тийм үү? Ямар ч асуудалгүй. Ямар ч саад дотгор учрахгүй. Та Бурханд залбирахад Бурхан таны залбирлыг сонсох болно. Амен. Хэрвээ та зөвхөн залбирах юм бол тэр залбирлыг чинь Бурхан ивэх болно. Хэрвээ та аз жаргалтай байвал талархах Бурханд. Талархах. Хэрвээ та аз жаргалтай байвал Бурханд талархцгаа. Амен. Бид нар талархахаа мартдаг. Бид нар гуйхаа зовлон донд орохоор авралын гараа сунгаач Бурхан минь гэж хүсдэг. Харин аз жаргалтай болоод ирэхээр ташуурдаг. Бурхан талархаа мартдаг. Энэ бол хүний амьдрал. Ийм бити байгаасаа гэж Бурхан биднийг хүсдэг. Бид нар өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн амьд эрүүл сарвал амьдарч байгаа нь Бурхан талархах хангалттай шалтгаан. Амен. Өөр зүйлтэй харьцуулаад ирэхээр л бид нар болохоо хэлдэг байхгүй. Оо тэр юм байхад би юм байна. Бурханд юугаач талархах уу гэх тийм. Үнэндээ тантай адилхан амьдрах гэж таны хэрэгжилж байгаа, эдэлж байгаа, идэж байгаа, өмсөж байгаа, амсаж байгаа энэ амьдралыг чинь амсгах, амсаж чадахгүй байгаа хүн энэ дэлхий дээр зөндөө олон байна. Маш олон байна. Тийм учраас байгаа юмдаа сэтгэл хангалуун бай гэж Библи хэлсэн байдаг. Амен. Бага гэр бүлдээ, бага эх орондоо, бага нүүр царай бие махбодондоо, бага мөнгөндөө бүгдэнд нь та бүхэн талархалтайгаар Бурхан тандж амьдраа. За тэгээд Бурхан Авраамд үзэгдлээр үзүүлээд за чи бол явдгаараа явна. Чиний өрөө удамчин харин ийм гайхамшигтай өсөн шүү, үржин шүү гэдгийг энэ хэсэгт хэлсэн. Тэгээ энэ үнэхээр биелэл болсон уу гэвэл болсон. Тэгээ Израилийн ард түмэн 400 жил дарлагдаад дараад нь гарч ирээд 40 жилийн турш зүйлээр яваад тэгээ Мосе Йошуагаар удирдуулаад Бурханы амлсан нутаг болох Канаан нутгийг эзэлж авч өөрийн хувь, өөрийн амлалтын тэр газар нутгаа өөрийн болгож авсан байдаг түүхийг бид нэр Библийн дараагийн хэсгүүдээс харах боломжтой. За тэгээд цаашаа харах юм бол 17-оос одоо энд их сонирхолтой зүйл гарч байгаа юм л да. Нар шингэж харанхуй болох үед харагтун утаат зуух ба галт бамбар нөгөө хуваагдсан махнуудын дундуур гарчээ. Тэр өдөр эзэн Авраамтай гэрээ байгуулж Египт мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл энэ газрыг би үр удамд чинь өгсөн билээ. Тэнд Кен, Кенис, Кадмон, Хит, Перис, Ирфам, Амор, Канаан, Гиргаш болон Ибусчууд байдаг юм а гэж хэлсэн. За нөгөө нэг олон амтан бэлдүүлсэн шүү дээ, Бурхан. Бага амтан бэлдүүлээд хуваалахын хугаалгаад бүтэн үлдээх нь бүтэн үлдээл гэсэн шүү дээ, тийм үү?
Тэгэхээр энэ ер нь хуучин гэрээний үед бол тахил буюу амьтдыг бурханд өргөдөг гэсэн. За тахил өргөхдөө бол нэг амьтныг авчираад тэр амьтны дээр гараа тавиад тэгээд тэр амьтны дээр гараа тавингуудаа тэр амьтныг нядлаад тэгээд шатаал тахил ч юм уу болгож өгдөг гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр миний хийсэн бүх гим нүгэл энэ төлөөс энэ дээр буугаад энэний амиар одоо тэр миний гим нүглийн төлөөс өгөгдөж байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Илэрхийлдэг байсан. Есүс Христ яг үүнтэй адилхан бидний гим нүглийн төлөөс байхгүй. Есүс Христ бидэн дээр ирээд бид түүнд итгэх тэр мөчид Есүс Христ бидний гим нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдоод бидэнд мөнхийн амь шагналыг өгж байгаа юм. Шийтгэлээс биднийг чөлөөлж байгаа гэсэн үг. Есүс Христ нэг удаа ирээд дэлхийн ертөнцийн Бурхны хүү Есүс Христ ирээд өөрийн амийг өгөөд загалмаа дээр цовдлогдоод мөнхийн тахил болсон учраас бид нар дахиж тахил өргөх шаардлага болсон. Харин итгэлээр бид нар Есүсийн тэр тахил бидний өмнөөс Бурханд өргөгдсөн тэр өргөлийн нэгүсэл ёроолыг бид нар итгэлээр авах боломжтой болсон. Тийм учраас итгэл үнцэнтэй ах тусараа. Итгэл гэдэг бол Есүс Христийн бүр амь насны дайтай үнцэнтэй байхгүй юу? Ийм чухал зүйл. Ийм чухал зүйлийг бид нэр өмд гуталтай холиод иж болохгүй гэсэн үг. Ийм чухал зүйлийг бид нэр өнөө маргаашийн хоолтой холиод иж болохгүй гэсэн үг. Бид нар үндэ яг тэгдэг. Заримдаа бид нар өнөө маргаашийн хоолтой, эсвэл яадгийн өмд гуталтай, эсвэл хитвчидх мөнгөтэйгөө холиод итгэл гэдэг зүйлийг бид нар өсөрдүүлдэг. Бурханд итгэлээ. Гэтэл би хэлээд байна шүү дээ. Библи хэлсэн. Бид нар өнөөдөр энэ дэлхий дээр амьд явж байгаа л бол Бурхан талархах хангалттай их шалтгаан юм байгаа маа хтусаа. Тэр өвчин чинь доллар байна уу, юан байна уу, рубль байна уу, монгол мөнгө байна уу хамаагүй. Та ямар ч хуцтай байсан хамаагүй, ямар царайтай байсан ч хамаагүй. Бид нар энэ дэлхийн ертөнцийн амьд байв. Бурханд талархах хангалттай шалтгаан. Яагаад гэвэл бид амьд байх юм бол бусад боломж бидний өмнө бүгд нээлттэй гэсэн үг. Аврагдах боломжтой гэсэн үг. Халелуя. За ингээд тахил өргөдөг байсан. Тэгээд тэр тахилын өргөнгүүд нөгөө хүний гим нүгэл нь Бурхны өмнө тэр амьтныхын цусаар угаагдаад цайрдаг, ариусдаг байсан гэж үздэг байсан. Тийм учраас тэрхүү тахилуудыг өргөдөг байсан. За бас нэг өөр зүйл нь хоёр хүмүүс гэрээ байгуулахдаа юу хийдэг байсан бэ гэхээр аливаа нэг амьтныг авчираад тэр амьтнаа таслаад хоёр хуваагаад хоёр талд тавиад тэгээд тэр дундуур хоёлаа гардаг байсан. Хоёлаа гарч тэгээд тэр гэрээг баталгаачдаг гэсэн. Хуучин гэрээний үед. За Библийн энэ хэсгээс харах юм бол Авраамтай Бурхан гэрээ байгуулсан гэж байгаа юм тийм үү? Тэгээ баахан амьтдыг хоёр хуваагаад хоёр талд нь тавиад тэр дундуур утаад зуух ба галт бамбар хуваагдсан махнуудын дундуур гарсан гэсэн. Авраам энэ гараагүй. Уг нь бол ёсондоо бол энэ юу илэрхийлж байна вэ гэхээр утаад зуух болон галт бамбар бол Бурхны оршихуйг илэрхийлж байгаа. Бурхны оршихуйг. Авраам бас энд гарах ёстой байсан. Яагаад гэвэл Авраам Бурхан хоёр гэрээ байгуулж байгаа учраас Авраам тэрүүгээр бас гарах ёстой байсан. Өөрөөр хэлэх юм бол Долон маргичаа бит хоёр гэрээ байгуулж байгаа бол нэг мал авчирч хувааж тавиад дундуур нь хоёлаа зүрдгсэн ч хөдөлсөн гэсэн чи одоо тэр яг процедурыг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёлаа гардаг байсан. Тэгжээч тэр хүн хоёлаа энэ гэрээг байгуулсан гэсэн хүчин төгөлдөр болдог ажил те. Харин Библи яг энэ зэгийг харах юм бол тэр дундуур Бурхны оршихуй гарсан. Хуучин гэрээн дээр хойшоо үзэх юм бол Мосе энэ тэргээл зөндөө олон хүмүүстэй Бурхан галан оршихуй дотор байж ярилцсан тийм түүх байдаг. Тэгвэл энэ галт бөмбөг энэ 100 хул бас ялгаа байхгүй. Тэр дундуур нь Бурхны оршихуй гарсан гэсэн үг. Авраам гараагүй. Амен. Хүмүүс бид Бурханд нөлөөлдөг юм. Хүмүүс биднээс Бурхан хамаардаг юм. Ойлгож байна уу? Бид Бурханаас хамаарч амьдардаг. Бурхан биднээс хамаардаг. Бүх зүйл Бурханаас өгөгдөг. Бид хүслээ шунлаа гэд өөрсдийгөө мис болгож чадахгүй. Бид хүслээ шунлаа гэд өөрсдийгөө мистер болгож чадахгүй. Харин өнөөдөр бидэнд өгөгдсөн энэ бие махбод бол Бурханаас бидэнд өгөгдсөн бие махбод.
Бурханаас бидэнд өгөгдсөн зүйл. Тэгэхээр аливаа нэг гэрээ гэдэг зүйл хоёр хүн хоёлаа байж ээж, хоёр хүн хоёлаа тэрүүгээр орж иж баталгааждаг байсан бол энэ дээр зөвхөн Бурханы оршихуй тэнд очиж ээж тэрүүгээр гарсан байгаа. Тэгээ энэ явдал нь юуг илэрхийлсэн бэ гэхээр Авраамтай хийж байгаа тэр гэрээ бол Авраамаас ямар нэгэн нөлөөлөл байхгүйгээр зөвхөн Бурханаас түүнд өгөгдөж байгаа нөхцөл байдал гэрээ юм а гэдгийг үлсэн. Гэрээ юм а гэдэг. Өөрөөр хэлэх юм бол Бурхан бидэнд хамгийн сайныг нь өгсөн гэсэн үг. Тэгээ ямар нэг жоохон шок юм байсан бол тэгээд ингээд одоо хоёр тал хоорондоо ярилцсан шүү дээ. Бурхан минь энэ гэрээний нэгийн хоёрын заалт онцгүй байна. Энийг хасъя. Тийм юм байхгүй. Ягаад гэвэл Бурхан төгс. Бурхан үнэхээр дутагдах зүйл, дутуу зүйл гэж байхгүй. Бидний эзэн Бурхан бол үнэхээр агуу. Түүний төлөвлөгөө бол төгс. Тийм учраас бид Бурханы тэр төлөвлөгөөг, Бурханы бидэнд өгсөн ерөөлтэй амьдралыг амен, халелуя гэж хүлээж авахаас өөр аргагүй байх тусраа. Авраамын Бурхантай байгуулсан тэр гэрээ Бурхан руу Авраамд хандж байгаа хандлага бүгдээрээ төгссөн байсан. Тийм болохоор ямар ч одоо өөр сэвгүү гэж хэлж болно тийм ээ. Ямар ч өөр сэвгүү төгсөл байсан учраас тэнд Авраамын оролцоо хэрэггүй байсан. Авраамын оролцоо хэрэггүй байсан. Хүмүүс бид бол өөрсдөө асуудалтай шүү дээ. Бид ч юм бол ер нь нэлээд их асуудалтай юмтай нөхдөд шүү дээ. Бид нар чи юу ч солиорч хийж мэдэн те. Хэрвээ Бурхантай байгуулсан энэ гэрээнд Авраамын оролцоо ч юм уу хүний оролцоо байсан бол энэ чи юу гэж ярьж явах болоо. Балааг нь авч байгаа да тий. Тэгмээр байна, ингэмээр байна, тэгчи алтан загсны үлгэрийн эмгэнтэй адилхан тий. Зөндөө юм ярьж байгаа да. Харин Бурхан биднийг сул дорой гэж мэддэг учраас биднээс ямар нэгэн нөлөөлөлгүйгээр бидэнтэй гэрээ байгуулсан. Өчигөө Авраамтай гэрээ байгуулсан. Шинэ гэрээнд ч гэсэн ялгаа байхгүй. Шинэ гэрээнд хүмүүсээс нөлөөлөх зүйл юу вэ? Есүс бүгдийг хийсэн байхгүй. Авралын ажлыг. Бүх зүйлийг Есүс загалмаа дээр цовдлогдож насараад, буцаж амьлаад, үхлийг ялаад, тэгээд дахиж хизээч өөхгүйгээр үхлийг ялаад тэр ялсан ялалтаа итгэсэн хүмүүст нөгж байгаа. Энэ бол хүмүүсийн оролцсон юу ч вэ? Энд ч бас бид нар магадгүй оролцсон бол юу болгож балааг нь авч байгаа бол 9 шидийн юм болгож байгаа. Харин Бурхантай хийж байгаа бидний гэрээнд бол үргэлж Бурханаас хамааралтай зүйл байдаг юм шүү гэдгийг бид нар ойлгох ёстой. За тэг гэрээ хийсэн юм чи гэрээгээ яах ёстой вэ? Гэрээгээ мөрдөж дагах ёстой. Тийм үү? Гэрээгээ мөрдөж дагах ёстой. Бид нар Бурханы өмнө гэрээ байгуулсан Бурхантай хамтдаа бид нар амьдарч байгаа. Энэ гэрээ хүчинтэй. Тэгэхээр бид нар одоо яах ёстой вэ гэхээр мөрдөх ёстой, дагах ёстой гэсэн. Дагах ёстой гэсэн. Хуучин гэрээний үед Авраам Бурхантай би чамд амлалж гэрээ байгуулж байна. Энэ газар нутгийг би чамд өгнө. Энэ ерөөлийг би чамд өгнө гэд Бурхан тэнцээ амлалтаа баталгаажуулж гэрээ байгуулж байгаа шүү дээ. Авраамтай. Ийм газар нутгийг өгнө гэх тийм үү? Тэгээ үнэндээ Библийн эсхийг үргэлжлүүлээ харах юм бол амлсан амлалтаа Бурхан төгс 100% биелүүлсэн байдаг. 100% биелүүлсэн байдаг. Харин шинэ гэрээний үеийн хүмүүст Есүс Христ ирээд Есүс Христийн цус, Есүс Христийн амиар шинэ гэрээ тогтоогдсон байдаг. Тэр шинэ гэрээ бол биднийг аврах авралын гэрээ. Биднийг өрөөх өрөөлийн гэрээ. Есүс Христ энэ шинэ гэрээг 100% яруу алдар дотроо биелүүлсэн. Амен. Есүс Христ энэ гэрээг зөвхөн бидний төлөө байгуулсан. Хуучин гэрээний үед байгуулсан Бурханы Авраамтай хийсэн гэрээ харах юм бол энэ ер нь хэний төлөө гэрээ байсан. Бурхан тэр газар нутгийг бус үндэснээс булааж авч өөр юм болгох гэдэг юм уу? Одоо энд гарч байгаа газар нутгууд байна шүү дээ. Энд гарч байгаа газар нутгуудыг Бурхан Авраамаа би чамд энэ газар нутгийг өгнө.
энийг гихчлэл болгож би чамайг энэ гэрээ байгуулж байна гэж хэлээд тэр дундуур оршихугаараа гарч байгаа шүү дээ. Тэгээ тэр гэрээ хүчин төгөлдөр болж байгаа. Тэгвэл энэ газар нутаг бурхан одоо энэ газар нутгийг өөрийн болгож авах гал амин тэмцээд байсан гэсэн үг үү? Энэ дэлхий тэр чигтээ бурханых. Энэ дэлхий тэр чигтээ бурханых. Бурхан яг тэр хэсгэн газрыг тэгээд би энийг авнаа, би энийг өөрийн болгоно гэдээ ингэж чичрээд яриадсан байхгүй. Харин энэ газар нутгийг Авраамд өгөх гэж бурхан тэнд гэрээ байгуулж байгаа. Авраамд хэрэглүүлэх гэж. Өөрөөр хэлбэл Авраамын тусын тул тэр гэрээ энд байгуулагдсан. Тэгээ хойш наваад үзэх юм бол Авраамын үр өдөм, Авраам өөрөө тэр газар нутагт амьдарч удаан жил аз жаргалтай байсан. Тэгвэл шинэ гэрээ ч гэсэн ялгаа байхгүй. Шинэ гэрээ Есүс Христ өөрийнхөө цусыг урсгаж, өөрийнхөө амийг өгөөд тэр шинэ гэрээний Есүс Христийн цусаар бид нар тэр шинэ гэрээний хамсаатан болж батлагдсан. Тэгвэл энэ юуны төлөө вэ? Есүс Христийг тамд орохгүй л тэгэл өөрөө нэг яад гин тэ тамаас ангижрах гал цусаа урсгаадсан юм байхгүй шүү дээ. Тэрнгөө бурхны хүү өөрийн яруу алдар дотроо тэр загалмай үхлийг ялаад дийлээ дахиж хизээш тэр үхэл гэдэг зүйл автахгүйгээр ялалт байгуулсан. Энэ хэний төлөө вэ? Энэ гэрээ хэний төлөө, юуны төлөө вэ? Та бидний төлөө вэ? Үсэ. Амен. Хуучин гэрээнд ч гэсэн байгуулсан тэр гэрээ, шинэ гэрээнд ч гэсэн байгуулсан энэ гэрээ бүгд хүмүүс биднийг хайрлаж, хүмүүс биднийг аврахын тулд байсан гэрээ юм шүү гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. За ингээд ах トゥ усын бурхан ямар ч байсан биднэртээ гэрээгээ байгуулсан. Бурхан бидэнтэй хуучин гэрээ сарах юм бол Авраамд энэ газар нутгийг өгнө гэд гэрээ байгуулсантай адилхан шинэ гэрээн дээр бурхан биднэрт мөнхийн газар нутгийг өгнө гэд Есүсийн цусаар гэрээ байгуулсан. Халелуя. Гайхамшигтай биш гэж байна зү та. Ойлгож байна уу? Бурхан өөрийн цорын ганц гүгэн тэр үнцэнтэй цусаар амийн намайг мөнхөд амьдруулахын тулд гэрээ байгуулж байгаа. Мөнхийн тэр бидний мөнхийн амьдрах газар нутаг бол Бурханаас бидэнд өгөгдсөн өв. Бурханаас бидэнд өгөгдсөн бэлэг ах トゥ усраа. Тийм учраас би та бүгдийг гэрээн дотроо амьдраарай гэж өрөөж байна. Амен. Хажууд байгаа найз тэлэхгүй гэрээн дотроо амьдраарай найзаа. За тэгээд гэрээ мэрээ байгуулахгүй хүмүүсийг бол ер нь дорн одоо сүүлийн үед сайхан болцсон байл шүү дээ. Бариад авчдаг болцсон байл. Би шинийг баригдав шүү дээ. Юу яасан? Манайх нөгөө нэг газартаа гэрээ хийгээд тэгээ бетон зурмаг аваад нэг үлдэгдэл мөнгө үлдсэн. Тэр нэрээ төлж амжааг байсан. Тэгээ намайг нэг гадаад явчаад ирсэн чинь манай офис дээр за энэ шүүх танахыг хэмжил гаргацсан байна. Ирж уулзаарай гэсэн бичиг ирсэн. Тэгээ би өөрөө байхгүйсэн болохоор очиог байхгүй. Тэгээд нэг анзаараач явжсэн чинь нэг удаа гэрээсээ гараад явжсэн чинь нэг цагдаа зогсоосон. Бүсээ зүгүүгээ явжсэн гай болоход. Гайч юм уу аз ч юм уу бүүмэд. Фүн цагдаа зогссон. Зогссон чинь үнэлэхээ гэсэн. Үнэлэхээ үзсэн. Баясгалах таныг ирэн сурвалжилж байгаа юм байна гэсэн. Юу яриад байгаа юм бэ? Уучлаарай хөө андурсан юм биш яач вэ гэсэн. Мөн байна. Тал хавгийн баясгалан мөн биз дээ. Мөн. Тим компани өмнө мөн. Харахгүй юу та энэ ирэн сурвалжлагчийн нөгөө нэг юм машин дээр ингээд малит манисыг ингээд тавьсан. Тэгээ за яасан юу болсон бэ гэсэн чи за таныг энэ одоо юу гэдгийг нөгөө энэ цагдаад руу яриад та очиод уулзаа. Тэгээд хаана ямар асуудал байна яасан юм гэдгийг очиод ингээд болцсон. Би ч газар дээр нь давхиад очсон чинь яг тэр нөгөө шүүхийн хэмжил ирсэн тэрэн дээрээ очоогүй очоогүй учраас цагдаад өгөөд ингээд ирэн сурвалжил болчихд юм бэ. Тэгээ ирэн сурвалжил болох чинь бас их амархан юм байна. Баригдах. Тэгээ би чинь баригдаа шууд очингуудаа ахаа бая яасан юм болоо тэгээд дорн тэгээд асуудлаа зохицуулсан л та. Тэгсэн чинь бас ирэн сурвалжлагтад олдохгүй бас ач зөндөө байна. Би одоо 3-4 хүнээс мөнгө авах гад би ингээд амархан баригдсан юм чи энэ хүмүүс их амархан баригдан тэгээ шүүхт гэсэн чи олдохгүй байна ерөөс. Ямар авиастай амттан тэгж явдгийн яасан л ойцоо амттан гэхээр над чиг тэгээд ороо баригдчихдیں۔ Тэгээс. Их сонирхолтой. Тэр одоо миний тэр шүүхт өгсөн хүмүүс л би тэр компанид хохироосон хүмүүсээс хэд дахин илүү намайг хохирошоод байгаа амттад байхгүй юу гэн.
Тэгсэн хэрнээл одоо ингээд асуудал үүсгээл юм байгаад байдаг. Тэгээд одоо мэдхгүй бүх зүйл бурхнаас учраас бурханд айдал байж байгаа шүү дээ би ч одоо. За хэрвээ гэрээндээ бид нар байхгүй л дараа ерөөс маш амархан асуудал шийдэгднэ гэсэн үг. Гэрээ байгуулаагүй хүмүүс одооны цаг мөчид одоо яаж ийнэ гэхээр одоо ингээд сая хэлсэн шүү дээ. За эхлээ шүүхтүүд юм байлээ. За шүүхтэр нь очих юм бол тэр нэхэмжлэгчтэйгээ уучраа хоол гэдэг юм байлээ. За уучраа олж молоод ингэхээр тэгээд гайгүй болчихд юм л. Шүүхтэр нь очихгүй бол хөрхий таны тэр сайхан зургийг чинь бүх цагдаанаудад өгөөд таны зургийг ингээд 90 сурвалжлаглуулаад тэгээд хүчээр бариад авдаг юм байлээ. Хүчээр барьж аваад тэгээд гэрээгээ биелүүлэхгүй бол та шоронд орно гэсэн үг. Ер нь бол шоронд орох юм уу ямар нэгэн тийм болно гэсэн үг. Тэгэхээр ер нь Библийн хөрж байгаа гэрээнүүдээс бид нэр онцгойлон шинэ гэрээний тал дээр бид нэр аваад үзэх юм бол бид хүн гэрээгээ байгуулахгүй бол Бурхантай хэлсэн бид нэр гэрээгээ байгуулж чадахгүй бол бүх чөтгөрийн иргэшээлд орж амьдрна гэсэн үг. Сатаны иргэшээлд орж амьдрна гэсэн үг. Бурхантай хэлсэн гэрээн дотроо бид нэр зогсож чадахгүй бол энэ дэлхийн ертөнцийн дээр хоёр л зүйл байдаг. Нэг бол бурхан, нөгөө бол буг чөтгөр. Бид нар бурханы дотор зогсож чадахгүй бол буг чөтгөрт бид нэр эзэмдүүлнэ гэсэн үг. А бид нар буг чөтгөрийн дотор зогсохгүйгээр бурханы дотор байх юм бол буг чөтгөрийн иргэшээлээс бид нар гарна гэсэн үг. Халелуя. Бурхан бидэнд боломжийг өгсөн. Бурхан бидэнд гэрээ хийгээд өгсөн. Тамгалаад, дотродоор баталгаажуулаад, баталгаат орчуулгын газруудаар оруулаад хаач ятсан Хятад, Англи, Америк хамаагүй үзүүлэх боломжтой. Бид нар тэр гэрээг ингээ барьцсан юм шиг шин. Алицын. Итгэл гэдэг юмар бид нар тэрийг авцсан өрсөндөө. Харин бид нар энэ гэрээнээс буцах юм бол ухах юм бол Бурхны эсэргүүцэгч, Бурхныг эсэргүүцсэн диавол, чөтгөр, сатан та биднийг өөрийнхөө иргэшээлд оруулна гэсэн. Дундын газар гэж байхгүй. Дундын газар буюу дунд нь төр зүр зогсох, азнах тийм газар гэж байхгүй. Нэг бол бурхан, нэг бол буг чөтгөр. Бид нэр Есүс Христос түүний цусаар байгуулсан тэрхүү гэрээндээ зогсож чадах юм бол Бурханы өрөөл, Бурханы нэгүсэл, Бурханы хайр, Бурханы тэр мөнхийн аврал бидний амьдралд өгөгднө гэсэн үг. Хэрвээ бид нар тэр гэрээн дотор зогсож чадахгүй бол буг чөтгөрийн хараал, мөнхийн там, шийтгэл таны амьдралд өгөгднө гэсэн үг. За ямар ч байсан би хэлхийг хэллээ. Ингээд дагахын та нар өөрснөө мэд. Тэгээд дагсан дагаагүй чинь эцсийн өдөр бурхан шийднэ. Амен. Бүгдээ хамтдаа бурханы юм босоод магтаал өргөцгөө.